монголчууд бид чанарын тухай их буруу ойлголттой байдаг. За жишээлбэл ингэдэг байхгүй. Одоо за нэг газар за өсчин дорё. Тэгтэн чамд цай өгдөг байж. Чанартай гэж үгс үг ингэвэл заавал хийцтэй цай өгөх албагүй шүү дээ. Чамайг орохтол яг л нэг хар цай өгдөг. Ганцхан орох болгонд л тэр хар цайгаа өгдөг бол чи бол орохдоо надад ийм хар цай өгнө. За миний үсийг бол нэг ийм их рүү засна. Би нэг хүлээлттэй орно. Чи тэр хүлээлтийг үргэлж биелүүлж ивэл тэр чанартай. Түүнээс чамайг нэг орж ирэхдээ сайхан зантай учраас манай хөдөөнөөс ирсэн гээл нэг хийцтэй цай хийснэ. Маргааш нь уурттай чам дэрэнгууд усч өгөхгүй байвал чанаргүй байхгүй. Тэгэхээр би жишээлбэл Макдоналдсыг хэлье л да. Макдоналдсын гамбургер бол хамгийн сайхан хоол биш. Макдоналдсын гамбургерийг магадгүй заримдаа би ч илүү хийж магадгүй. Гэтэл Макдоналдс яагаад дэлхийн хамгийн сайн чанартай компани гэвэл яг тэр хүлээлттэй